Өнгөрсөн хугацаанд ардчилсан нам бол ерөөсөө нэг шаардлага тавьсан шүү дээ. Энэ их хурлыг удирдах байгаа хүн нам бос байя, намчин биш байя л гэдэг шаардлага тавьсан. Тэрнээс ардчилсан нам зарчмын шаардлага тавьсан болохоос биш юу гэдгийг тийм албан тушаал, тийм сайдын судал ийм авъя гээг. Тэг өнөөдөр энэ бидний шаардлага биежих, хэрэгжих үндэс нь бол ерөөсөө юм. Харин энэ зарчмын шаардлага тавиад нэг намын дараагаар удирдуулахгүй гэсний төлөө манай эрх баригчид ээлжилж гарч ирээл төрийн ажлыг гацаалаа, явуулахгүй байх, суух ёстой гэж баахан ярьсан. Цаагаараа бол зөндөө юм боллоо шүү дээ, бид нар харлаа. Ер нь төрийг хүчээр, уураар, өс сонзонгоор бүр удирдахгүй. Өс сонзон энэ төр чинь бол бид нар харж шít Монголын ард түмэн харж байна. Эхнэрийн өрх цаашаал юм болж шít ер нь. Бүгдээрээ л харж байна. Гэтэл уг мөн чанартай бол бид зарчмын шаардлага тавиад. Намчин хүнээр бити удирдуулаач ээ. Намчин хүн их хурлыг бити даргалаач ээ. Намч хандлага бити гаргаач ээ гэсэн ийм шаардлага тавиад байгаа өнөөдөр бидний гишүүдийн санаачилсан энэхүү хуулийн төсөл байгаамаа. За энэ зөвхөн энэ удирдлагаас гадна бас нэг чухал зүйл бол энэ хяналт шалгалтын төр хороог илүү байгуулж болох тухай байгаа. Өнгөрсөн хугацаанд улсын хурлын гишүүд өөрсдийнхөө хүсэж байгаа асуудлаар өөрсдөө шалгах шаардлагатай асуудлаар хороо байгуулах гэхээр давхцдаг, ойчор дараал үүсдэг нэг юм хачин юм болоо дараа нь нөгөө хороо байгуулах гэж гишүүд нь хоорондоо муудалцаад манайх төрүүлж байгуулах хэрэгтэй, танайх ингэх гээд ингээд ийм асуудал хүртэл гарч ирсэн. Энийг засъя гэж байгаамаа. Тийм учраас цаашдаа Монгол төрийг хүчээр өс сонзонгоор намч хандлагаар удирдахгүй байхад чухал шаардлагатай энэхүү хуулийн төслийг дэмжиж өгнө хэмээн хүсэж байна. Баярлалаа.